Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэд шилгийн хүргэл үргэлжилж байна. Энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээж долгормоодо хэмээн хаяглаж илгээсэн маш гоё гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлэг болон үр хүүхдүүдийн чин сэтгэлийн талархлын үгсээр баярлуулцгаая. Сайн байна уу? Мэд шилгийн үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа бас шинэхэн зочинтойгоо үргэлжлүүлж байна. Яг одоо бидний нэвтрүүлгийн хүндэт зочноор долгормоо ихч маань саатан мөрөлсөн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та нар ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Долгормоо ихч өнөөдөр 10 дугаар сарын 13 анхны цас саялах гэдэл байх шиг байна. Айгүй гоё өдөр тохиож байна. Хувьдаа хүн бүхэн цагаан цас шиг цайлган цагаан сэтгэлдээ эрхэм сайхан бүсгийг баярлуулахаар нэгэн хэсэг хүмүүс холбогдсны дагуу ирсэн байна. Тэгэхээр ирсэн хэрэг явдлаа илүү тодорхой болгоё. 10 сарын 13 нь ямар өдөр вэ? Нийт төрсөн өдөр байдаг. Одоо л баярлаж эхлэх гэж байна уу та? Эхэлдэг одоо өнөөдөр л дөрөв чинь орж ирж байна та. За тэгвэл төрсөн өдрийн хамгийн анхны бэлгийг Тэвэр дүүрэн сарнай цэцэг. Тэгээд тэнд бас их олон бэлгнүүдийг дагалдуулаад бидэнд захиалга өгсөн байна. Тэгтээ нөгөө хүн болгоноос дүүн асуудаг штеп минь ихчээ. Бэлэг хинээс гэж бодож байна. Хамгаалж байгаа хүн байна уу? Та манай хүүхдүүд л ах та. Одоо тэгэл надад өөр хосгол найзууд аа. Эсвэл бараг л хүүхдүүд байх л гэж бодож байна. Тэ. Хүүхдүүд гэснээс нэрээ минийх ч хэдэн хүүхд төрүүлж өсгсөн бэ? Би одоо яг элэг бүтэн байгаа нь бол уулын 6 хүүхд төрүүлсэн. Одоо л элэг бүтэн байгаа нь 5 хүүхд байгаа. Тэ. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэ цаг мөчид бас найзуудын болов ээдээ бараг л хүүхдүүд баха гэдэг ихч бол нэлээ эргэлзээтэй байгаа. Тэгэхээр хоёулаа эргэлзээг нь тайлнаа миний ихчээ. Жилийн төрсөн өдрийн баяраар хачин гоё бэлгнүүдийг хүүхдүүд хүндтэй хүмүүс өргөн барьдаг. Гэхдээ дүүгийнх нь ирсэн бэлэг их өөрөө. Учир нь бэлэг гэхээс илүү дүүгийнх нь хэлэх сэтгэлийн үгс дэндүү чухал байдаг учраас одоо хоёулаа хамтдаа сайхан сонсъё. Тэр цагт бэлэгний эзэн аюу тодорхой болно. За. Ээжээ энгэрт тань эрхэлж хэвлийд тань бүрэлдэж ангар уургийг тань шимж өссөн эжилдэн дассан үрсэн энэ цаг мөчид ээж тандаа төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Ээжээ ижитэй орчлон дэндүү баян байдаг юм гинлээ. Ээжээ гэж дуудах болгонд энэ орчлонгийн муу мухаа бүхэн биднээс өргөн оддог. Ээж гэж дуудах болгонд энэ орчлон бүхэлдээ бидний өмнө бүхийдэг. Тийм үгээр хэлшгүй, үзгээр бичихгүй хувь тавиланд төрсөн үрсэн дэндүү их азтай юм аа. Ээжээ гэж гүйж очиод аяг цагт намталж уухад орчлонгийн хамгийн тансаг ресторан хооллоод гарсны дайтай болдог юм шүү. Ээжээ би тэгээд гэд ээдээ бүтэхгүй асуудал бүхнээ таньдаан ярьчихад сэтгэл нэг л уужраад бүхий л зүйл минь аамдан бүтээд явцдаг шүү. Ингэж бодохоор ижим минь та бидний хамгийн том түшиг минь юм шүү. Бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ муу ижим минь бидний төлөө их хичээсэн шүү. Газар дээр ганцхан бидний төлөө гэж ижим минь та яасан ч их хичээсэн юм бтэ. Гарыг минь ганцганд, хөлийг минь дөрөөнд хүрэхийн тулд газар дээр ганцхан бидний төлөө хичээсэн гайхам сайхан элэг хүч хөдөлмөрийг тань үрсэн үнэлж байгаа шүү миний ээжээ. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй үрсэн дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж хүн болсон болохоор ижим минь та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Тээж төрүүлсэн өдрүүдийг тэрч өсгсөн тэр хоногуудыг үрсэн мартаагүй ээжээ. Таныхаа ачийг харуулах уул шиг том бодлын дор таван өрн дараатаа явдаг юм шүү. Харин та минь эрүүл инх байгаараа ачийг нь харуулнаа ээжээ. Магнай гисэн маш гоё мэдээгээр баярлуулж дандаа танийгаан магтуулж байх болно. Тэнгис долоо үзүүлж тэрч аваад ээдээ ихийг ижидэн үзүүлэн шүү. Эрүүл саруул байгаараа тандаа энэ орчлонд мэлмий гийж ирсэн төрсөн өдрийн мэндийг хүргье гэсэн байна. Төрүүлж өсгсөн үр хүүхдүүд тэгээд хөөхөн ач зээнэр нь эмээдээ энэ гоё бэлгийг илгээж байна шүү. Танд баярын мэндийг хүргэе миний хчээ. Баярлаа.
За тэгээд энэ гоё сарнаа цэцэг шиг амьдралдаа нүргэлж дэлгэрж байхыг ерөөй. Тэгээд бас энэ бэлгэний уудан дотор миний хичээ гар утас өгөөд явуулсан хүүхдүүд нь дандаа гоё харилцаа холбоогоор аз жаргалын мэдээг дуулгаж ээжтэй айгүй гоё аз жаргалтай баярын бэлгийг нөгөөд явуулсан шүү. Танд төрсөн өдрийн мэнд хүргээд хүүхдүүдийнх нь сэтгэлийн сайхан бэлгийг өргөн барья. Хүлээн авна уу? За Төвдөчний хорвоо уйраач зүрхнээс аяс эчи буэ намучи надтай хам ихрэж насны хорвоо уйраан жаргана. Тэгээд хорвоод мэндэлсэн хосгүй баяр, нартад мэндэлсэн нандан сайхан өдрөөр ивэдэ өрсөн ижиэгэн их гоё баярлуулахыг л хүсэж манай хамт олонд хандсан болов гэж бодож байна. Хэдий өглөө бүр уулзаж өдөр бүр уцаар ирдэг ч гэсэндээ хэлхийг хүссэн үгс үрстэн дэндүү их байдгийн байна лээ миний хчээ. Одоо энэ бичлэгийг онцгойлон бас хүүхдүүд үзээд сууж байгаа бах. Нөгөө ээж маань яаж хүлээж авсан бол юу болсон бол гэж догдолж байгаа болов. Сэтгэгдлээсээ хаваалцъя. Бас хүүхдүүдтэй талархал дэвш үлдээх үү. За ингээд өнөөдөр та хэд миний төрсөн өдрийн хүүхдүүд нь хүрэлцэж ирж ирсэн. Та нарт ажлын өндөр амжилт энэ охиныг зөндөө харж ирсэн. Тэ тэгээд гэвч хүүхдүүдтэй ээж нь хайртай шүү гинтийн байлаа. Хэлэгч үг олдохгүй хойно өмнө оруулаа. Тэгээ байж байна. Баярлалаа гэд. Миний хүүхдүүд чинь мондөг ээжигээ дандаа наасан цаашна гэж яддаг. Тийм байдаг хүүхдүүдтэй эр үеийн сайн сайхан ад жаргал гэсэн өрөөё. За баярлалаа. Баярлалаа миний хчээ. 100 цэцэгсийн дундаас зулай дээр минь залбирч мөрөгсөн мянган наран дундаас бидний л төлөө мандаж гэрэлтсэн миний ижи бидний бурхад юм а гэд таван сайхан тэгээд сайхан ач зээнараас нь таньда талархлын дэдийг өргөн барьж байгаа шүү. Одоо төрсөн өдөр эхэлсэн шүү ихчээ. Энэ өдрийг хачин гоё тэмдэглэж өнгөрүүлээрэй. Тэгээд 나를 хорвоод жаргах би надад ангиж минь заяа сон билээ ухаарчгүй зэгүй энэ сэтгэл